Сайн байна уу? Онлайн сургууль зуршлын төгсрөлтөнд төлөвлөж буй ижүүгийн бодлого болон бодолтод өнөөдөр болохоор ижүүгийн 2020 оны 2 дугаар бодлого шинжилгээ ухаан физик бодлого дөрөв юм бэ гэсэн чинь нэг юм куб хүчтэй. Куб дээр болохоор юу юм бэ гэсэн чинь харъя. Яхаа зургт үзүүлсний дагуу тийм үү. Нийтлэгийн урт нь А байх кубын орой ACH дээр нь Q хэмжээний цэгэн цэнийг бэхэлжээ гэдэг. Q нь болохоор тэгээс ихээр юм байна тийм үү. Тэнгүүтээ A нь гэхээр энд нэг байна. CH C-ийн энд байна, H-нд энд байна. 3 орой дээр нь болохоор нэмэх Q-ийг тавиад BDEFG гэдэг үлдсэн 5 орой дээр нь болохоор square-ийг үл тавьчих. Ингэж бэхлээд тэнгүүтээ болохоор хязгааргүй уртад байгаа цэглэгийн потенциалыг нь яхаа суурь гэж үзээд колоны хуулийн тогтмолыг К гэж үзье. Тэгээ явах гэдэг. Асуулт нь болохоор электрик потенциал тийм цэглэгийн потенциал center of the cube гэхээр кубын маань төв дээр те шин гэж хэлсэн юм байна. Кубын төв дээр the midpoint of segment AG эндээс А-гаас G-ийн ч юм уу энэ том диагоналыг авч байгаад те. Тэгээ үзэхээр энэ голт нь л яах юм бэ? Кубын төв нь л гараад ирэх баг. Кубын төв дээр цэглэгийн орны потенциал ямар байх вэ гэж асуудаг юм. Юм байна гэдэг. Кубын талыг нь А гэж өгсөн байгаа. Тэнгүүтээ нэмэх Q хасах Q гэдэг нэмэх Q болохоор энэ А дээр H дээр C дээр гэсэн ийм гурван газар тавьчаад. Тэгээд цэглэгийн потенциал нь ямар ах вэ гэж асуусан юм байна. За цэглэгийн дээр болохоор яадаг лээ. Шууд ингэж хэлдэг шүү дээ. Энд нэг Q зэнийг байжгээ, энд нэг Q зэнийг байжгээ, хоорондох зайн R райттай байжгээ. Тэгэх юм болохоор Колумбийн хүч маань K Q хугацаа R гэдэг тална. Тэ цэглэгийн орнд ийм хэмжээний хүчилжлэн тэгмүүдээ ижил цэнэгүүд байх юм бол түлхэлцэн үү? Түлхэх тийм үү? Ижил цэнэгүүд байх юм бол түлхэн эсрэг цэнэгүүд нэмэх хасах эсвэл яах юм? Хасах нэмэх ч юм уу? Эсрэг цэнэгүүд байх юм бол таталцснаа гэдэг. Ийм хүч болчихж байгаа. За энэ хүч маань болохоор юу байгаа вэ гэхээр вектор хэмжигдэх юм байгаа. Хэмжээний юм байна. Тэгмүүдээ яхаа чиглэлийг нээсээ сонгочноо. Гэхээр одоо яхаа энэ хоёр одоо ижил цэнэгүүд байх юм бол би нэг ишинтэй түлхэж хүч үйлчлэн ч юм уу? Эсвэл яхаа эсрэг цэнэгүүд байх юм бол би нэгээ татаж тий ийшгээ F гэдэг хүчүүлжлэн тэр хүчнийхээ хэмжээ болохоор KQ хугацаа гэдэг байна гэж хүчүүл юм байна. Дүүлдэхэд яах юм нөгөө цэглэгийн орны хүчлэг гэж байгаа тий. Хүчлэг гэдэг чинь цэглэгийн орны хүчлэг гэдэг маань болохоор яах юм нэг цэгэн цэнийг тавьж байгаа үзэх юм бол тэрний эргэн тойронд эдэнцүү KQ хугацаа гэдэг байна гэж. Энд дээр нөгөө KQ хугацаа гэдэг энэ том Q-г аваа хийцэн байгаа байхгүй юу? Энд дээр болохоор бид нөгөө цэнгийг тавьж байгаа. Зөвхөн нэг цэнийг, нэг жижигхэн цэнийг тавьж байгаа. Энэ цэнийг нэг юм авчин болохоор за ийм цэглэгийн орон үүсэх юм байна. Энэ маань болохоор бас дахиад яхаа вектор хэмжигдэн байгаа тийм үү? Чиглэлийг яаж сонгох вэ гэхээр хэрвээ нэмэх цэнийг байх юм бол энэ одоо Q нь болохоор тгээс их нэмэх цэнийг байх юм бол энээсээ дантаа юм гарсан чиглэлтэй. Цэглэгийн орны хүчлэг үүснэ. Тэнгүүд би одоо энэ цэгийг аваад үзэх юм бол яхаа энэ цэгээс энэ хүртэл цайгаа тавьж хагаад R цай гэж тавьж хагаад энд нь одоо эндээсээ гарсан тийм Q-гээсээ гарсан чиглэлтэй эдэнсөө KQ хугацаа гэдэг гэсэн хэмжээний хүчлэг үүснэ. Одоо тэнгүүдээ дараа нь энэ дээр яах юм? Энэ цэг дээр дүүл яах юм? Өөр гаднаас юм Q гэж зэн авчраа тавьчих юм бол гэхээр хүчийгээ шууд яах юм? Энэ хүчлэгээ тэр авчиж тавьсан зэнгээр нь тийм үү? Туршилт зэнгийн дээр ч үсгэж хэлнэ нөх. QQ хугацаа гэдэг ийм хүчээр үйлчлэлийн авалгаа авчин тийм. Тэнгүүд болохоор хүч гэдэг маань яах юм? Вектор хэмжигдэх юм байгаа. Энэ дээр болохоор хүчлэг гэдэг маань бас адилхан. Y маань бас адилхан вектор хэмжигдэх юм байгаа. Нэмэх цэнийг байх юм бол энэс нь гарсан байдалтай. Хэрвээ хасах цэнийг байх юм бол тийм. Хасах тэгээс баг гэдвч юм хасцны байх юм бол ийшээ орсон байдалтай тийм үү? Хүчлэг үүсгэний эргэн тойрондоо энэ эргэн тойронд хаяхан цэглэхэн одоо энэ цэгийг аваад үзэхээр ийшээ чиглэсэн ийм хүчлэг хэмжээнд болохоор И тэнцүү яхан KQ хугацаа гэдэг томьёогоор тийм гарч ирнэ гэсэн ийм хоёр юм. Тэнгүүд дараа нь болохоор потенциал гэж байгаа. P гэдэг тавьчи, потенциал тавьчи. Потенциал маань болохоор харин скаляр хэмжигдэх юм байгаа нэ. Скаляр гэдэг ингэ тавьж байгаа. Скаляр хэмжигдэх гэдэг маань болохоор зөвхөн хэмжээл байгаа гэсэн үг. Чи ямар ч чиглэл байхгүй тийм. Энэ дээр нь гэхэд нэг тоо энэ дээр гэх зүгээр нэг тоо гараад байна. Энд одоо Q зэнийг бол гэх юм бол P тэнцүү. Энэ дээр болохоор KQ хугацаа нараар байгаа цэгэн зэнийг явд. Ямар нэг зүгээр цэг шүү дээ. Ямар нэг яхын тойрог дургуй бүрдүүн урт нарын энэ гэсэн юм байхгүй. Зүгээр цэг зэнийг явд болохоор энэ потенциал нь KQ хугацаар энэ дээр адилхан KQ хугацаар үүдэлээ. R нь болохоор бас квадратаар биш зүгээр нэг зэрэгээрээ энэ дээр потенциал болохоор зүгээр ямар нэгэн чиглэлтэй хэмжигдэх юм биш байхгүй юу гэж. Тэгэхээр би болохоор ийм ялгаа хэлэх гээд байна л да. За энэ дээр нэг нэмэх Q тавьчи, энэ дээр нэг нэмэх Q тавьчи.
За энэ дээр болохоор нэг нэмэх Q тавьчих. Энэ дээр дахиад нэг нэмэх Q тавьчих гэдэг. Нэг юм квадрат бодож үзье тэгэхөө. Квадратын өрөөнд дээр юм тавьсан байлаа явчихж л та. Тэгвэл болохоор яах юм. За яг энэ төв дээр нь байгаа цагийн нэг түлээ. За хүч нь ямар ах вэ гэхүү. Энэ дээр нь болохоор би одоо нэг өөр за электрон оруулаад ирэх тийм. Нэг электрон оруулж ирж тавилаа. Энэ электронын хөдлөх хүч нь ямар ах вэ гэхээр энэ Q-гээс энэ Q руу яах юм. За татах хүч үйлжиллээ. Энэ Q-гээс энэ Q руу татах хүч үйлжиллээ. Тэгвэл тэрний хэмжээ болохоор K Q E хувахан нөгөө зайхан квадрат юм уу арихад квадрат гэдэг хоёр адилхан юм гарч ирэх байхгүй юу. Тэгвэл эсрэг шилжилттэй юм чинь болохоор энэ хоёр хоорондоо нэмэгдээд F1 дээр нэмэх F2 гэдэг нэмчих юм бол вектор нийлбэр гэсэн үг тийм. Нэг нь ийшээгээ гэсэн байна, нөгөөт нь болохоор нөгөө тийшээгээ гэсэн байна. Энэ нэрийг нэмэх чинь тэнцүү 0 гараад ирнэ гэж. Ингээд дахиад адилхан ийшээгээ Q байлаа. Тийм. Хүч нь болохоор K E-тэй гэсэн том Q-тэй хаваахан R квадратаар нь тавилаа. Дахиад адилхан нэг нь ийшээгээ нөгөөт нь ийшээгээ гэсэн юм чинь нэрийг нэмээд бол 0 гараад ирнэ л гэж. Тэр юм хэрэг тэгшимтэй тийм үү? Энэ том Q, энэ жижиг Q, том Q гэдэг ийм куб тавьсан. Элек квадрат тавьсан бол гол нь эзэн тавилаа гэдэг. Энэ цэник бол энэ дэс хөдлөхгүй л гэсэн үг тийм. Энд үйлчилж байгаа нийлбэр хүч нь тийм үү? Sum F гэдэг тавьчих юм бол яах юм? F1, F2, F3, F4 гэдэг дөрвөн оройноос нь үйлчилж байгаа хүч нь энэ хоёрын хоорондоо устдаад, энэ хоёрын хоорондоо устдаад гэдэг 0 ч хөдлөхгүй л гэсэн үг. Хүчлэг бас адилхан байхгүй юу? Зүгээр нэг юм тийм. Энэ дээр нь Q тавилаа, энэ дээр нь Q тавилаа, энэ дээр нь Q тавилаа, энэ дээр нь Q тавилаа гэж бичиж. Тэгвэл энэ төв дээр нь үсэж байгаа, эндээс үсэж байгаа хүчлэл нэг ийм юм гарч ирэх юм шүү дээ. Нөгөө талаас нь үлж байгаа хүчлэл нь бас нэг ийм юм гарч ирээд, нөгөө талаас нь ийм, нөгөө талаас нь ийм гэж гарч ирээд, хооронд нь нэмээд үзэх юм болохоор бүгдээ 0 болчихно гэсэн үг тийм. Энэ хоёр том Q-гийнхаа устдал, хоёр жижиг Q-гийнхаа хоорондоо устдал яах юм? Хүчлэлүүдийг нь sum E гэж тавьж байгаа. E1, E2, E3, E4 гэж тавихад тэг яг хүчнээсээ ялгаатай нь болохоор ямар нэгэн голд нь E гэсэн цэник байхгүй. K Q хуваах нь R квадрат. Тэгэхээр нөгөөх нь K том Q хуваах нь R квадрат. Тэгэхээр K Q хуваах нь R квадрат. Тэгэхээр K Q хуваах нь R квадрат. Тэдний хооронд нь нэмэгтэй болохоор би нөгөө чиглэлээ бодож нэмэх болохоор тий. Векторын чиглэлийг бодож нэмэх болохоор энэний чиглэлийг шийхад энэний чиглэл нөгөө тийшээ. Энийх одоо тийшээ явахад нөгөөт нь доошоо юм ч юм уу тий. Тэгэл хоорондоо нэмэгтэй бүгдээ 0 гараад ирнэ гэж. Потенциал дээр болохоор тэгж нэмэхгүй шүү гэх гэдэг байхгүй. Энд дэр болохоор яах юм? Энд Q байна, энд Q байна, энэ дэр Q байна, энэ дэр Q байна гэхээр бидний потенциал нь үүсгэж байгаа потенциал нь яах нь K Q хуваах нь R. Нөгөөд нь болохоор K Q хуваах нь R. Тэгэхээр K Q хуваах нь R, K Q хуваах нь R. Эдрийг бол нэмэхэд тэгээд тоогоороо гараад ирнэ гэсэн. Энд дэр ямар нэгэн чиглэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Зүгээр яах юм? Бүх цэгүүдийнх нь үүсгэж байгаа потенциалуудыг хооронд нь нэмэл 2Q дээр нэмэх нь 2Q гэж тийм үү? Тэгээд K хуваах нь R гэдэг ч юм уу тийм. Ийм байдлаар потенциалыг болохоор шууд хооронд нь нэмчихнэ. Хүч болон яг энэ хүчлэг хоёр дээр болохоор чиглэлийг нь бодож байгаа хооронд нь усталцсан энэ гэсэн юм хийх хэрэгтэй гэж. За манай бодлогон дээр эсэж. Манай бодлогон дээр болохоор электрик потенциал гэх потенциалын тухай яриад байгаа байхгүй тийм. Кубын төвдөх потенциал нь ямар ах вэ гэж. Тэгэхээр энэ дээр за төв дээр нэг потенциал байгаа. Тэрийг нь яаж болох юм гэхээр чинь бүгдээр нь хооронд нэмчихнэ гэсэн. Тэгвэл энд хасах гүйцэн ихтэй юм чинь энд нэмэх гүйцэн ихтэй юм чинь ийшээгээ жилдээ энэ хоёрыг нэмээд гэсэн юм ерөөсөө байхгүй байхгүй. Потенциал ярьж байгаа юм чинь тийм. Хүч яриаггүй, хүчлэг яриаггүй. Хүч эсвэл хүчлэг ярьжсэн болохоор чиглэлийг нь бодоод одоо энэ дээр хасах гүйцэнхтэй энэ дээр хасах гүйцэнхтэй бол энэ нэрийг одоо аваад хайчих болно би бинийг устгах юм чинь баггүй. Харин потенциал ярьж байгаа болохоор ерөөс тийм нэг устна энэ гэсэн юм байхгүй. Зөвхөн туссан бүгдийг нь бичиж байгаа юм чинь гэсэн. За тэгээ потенциал цэгцний үед потенциал нь болохоор K Q хуваах нь R гэсэн шүү дээ. K маань болохоор тогтмол тоо байж байгаа. Q маань болохоор за энэ том нэмэх гүй шүү, энд хасах гүй шүү гэдэг цэгцний маань болцсон байгаа тийм үү. Надад энэ R хэрэгтэй гэсэн үг. За R буюу энэ цэг хүртэл зайн шүү дээ. Одоо энэ яхин кубийнхаа оройноос энэ цэг хүртэл зай ямар юм бэ? Гэр би ингэх гэдэг юм л та. Энээс энэ хүртэл болохоор А гох нь 2. Тэ? Тэгснэ эндээсээ болохоор дахиад наашаага явахаар дахиад А гох нь 2. Тэнгүүдээ дахиад доошоо явахаар болохоор дахиад А гох нь 2 гэж. Ядуулаа ийшээгээ нэг 90 градус дээр тийм үү? Ингээд нэг А гох нь 2 яваад тэгснэ ийшээгээ дахиад дээр дээдлийн куб дээр явна шүү дээ. 90 градустай дахиад нэг агуулах нь байхгүй. Тэгэнгүүтээ энэ хоёрыг би нэг нь болохын тулд зүгээр Пифагорович нэмчин те. А энээсээ дахиад доошгоо гэхээр энд дахиад нэг ийм 90 градус үүсгэх гэсэн үг. Дахиад нэг агуулах нь 2 явж иж тэгжээж нөгөө төвийнхаа цэг дээр ирнэ. Энэ нэрийг олж иж зүгээр наадах чинь. Манай R маань гарч ирнэ гэсэн үг. Тэгээд эхлээд агуулах нь 2-ын квадрат дээр нэмэх нь агуулах нь 2-ын квадрат ч ба. Тэнцүү x квадрат ч. Тэнцүү А квадрат хуваах нь 4, нэмэх нь А квадратыг хуваах нь 4 айлын квадрат төшүүлээд нэмчихээр А квадрат 4-ний 2 шүү дээ. 2-ын 4-тэй дараа хийчих юм бол А квадратыг хуваах нь 2 болчих жоох байхгүй x квадрат нь. Одоо буцаад x-ийг болох юм бол яг А хуваах нь 6 дээр 2 ээж болно. Тэр бол одоо энд ийм дээдлийн урт гэсэн үг тийм.
дээдлийн куб дээр байгаа энэ хоорондох хортыг яриад байгаа байхгүй. Одоо энэсээ л хараад доошоогоо ингэж оруулж иж кубын төлөв явахын тулд энэ дээр дахиад x квадрат нэмэх нь дахиад яхаа хуваах нь 2 квадрат нарчлах гэдэг. А квадратыг хуваах нь 2 нэмэх нь а квадратыг хуваах нь 4 тэнцүү. За 4-ний энэ чинь болохоор буцаад 4-ний 2 болно үстэй. Тэгэхээр 4-ний 3 ширхэг а квадрат гэж. Энэ бол ерөөсөө r-ийн квадрат юм байна. Бид нар гэхдээ энд r-аар нь болох гэдэг байна шүү дээ. R-ийн куб квадрат хэрэггүй. R нэмж язгуурын нэмж юм бол язгуур дээр 3 а язгуураас гарлаа. 4-ний язгуураас гараад 2 боллоо. R нь ерөөсөө язгуур дээр юм байна гэж тавьчих. За тэгээд яхин дахиад яваад авчихгаа. Потенциал гэдэг бол яхин KQ хуваах нь R байх хэрэгтэй гэсэн байгаа. Манай R гэсэн чинь язгуур дээр 3 A хуваах нь 2 тайгаа юм чинь би нэг явах уу. KQ хуваах нь гэж жаад бичиж юм уу? Эсвэл язгуур дээр 3-ыг хуваах нь 2 тай A-тай тэнцүү байрнслуудад KQ хүчтэй нь 2 хуваах нь язгуур дээр 3 тай A-тай болчихтой. Тэнцүү юу юм? За 2KQ язгуур дээр 3A. Энийг нь болохоор би адилхан байлгаж яадаг хөө. Энэ уртлын хэсгийг нь 2K язгуур дээр 3A. Яагаад гэвэл энэ одоо кубын төв хүртэл тий энэ оройгоос энэ зай бүгдээ адилхан шүү дээ. Кубын төв кубын орой хоорондох зай бүгдээ адилхан юм чинь. Тэгээд цэнгүүд нь өөр байх гэдэг тийм үү? За дээдл дээр болохоор нэмэх байгаа, энд нэмэх байгаа, уран шиг нэмэх байгаа шүү дээ. Тэгэхээр би одоохын нэг нийт потенциалыг нь болохоор болно PA нэмэх нь PB нэмэх нь PC нэмэх нь гэмшлэн тий P A B C D E F G H ингээд ийм 8 шиг юм нэмж байгаа шүү дээ. 8 шиг юм нэмж байгаа юм маань 3 нь болохоор нэмэх юм байгаа байхгүй юу? 2K хуваах нь язгуур дээр 3-тайгаа A-тайгаа тэгснэ нэмэх Q гэсэн юм уу. Дараа нь нэмдэг гэж 5 шиг нь болохоор гасах гэсэн юм байгаа тийм үү? 2K хуваах нь язгуур дээр 3-тайгаа A-тайгаа тэгснэ энэ дэр нь болохоор гасах Q гэдэг үрчиж. Тэгэхээр нэг ийм юм л яхаа 3 шиг нэмэгтэй тэгснэ 5 шиг гасахтай гэдэг чинь гасах 2 л гараад байна сте. Гасах 2 гэснэ 2K хуваах нь язгуур дээр 3-тай A-тай том гэдэг тавьчих. Тэгэхээр потенциал нь бол тэнцүү юм. Гасах юм байна. За 4 юм байна, K юм байна, Q юм байна. Хуваах нь язгуур дээр 3-тай юм байна, A-тай юм байна гэж харахаар доотлууд маань дандаа нөгөө язгуургүй гадна тий. Энийг би эсвэл доотлыг нь язгуурлах ч л таа. Дээдлүүдийг нь язгуур дээр 3-аар нүржээд өгч тий. Хасах 4 язгуур дээр 3 KQ. Доотлол нь болохоор язгуур дээр 3-аар үүсгээд язгуур дээр 3 маань язгуураасаа гараад ийм болчих юм байна. Доороо 3 атаа дээрээ хас 4 язгуур дээр 3. Хас 4 язгуур дээр 3 гэрийн үү. KQ хуваах нь 3 атаа хурдталтаа тэгэх хэсэг юм тий. За энэ харин юм байна. Тэгэд юу юм? Потенциал нөгөөт нь болохоор хүч болон хүчлэг үү тий. Хүч болон хүчлэг дээр болохоор векторын чиглэл бодох хэрэгтэй. Тэгэхээр хорт нь аваа хийчих болно гэсэн юм байгаа. Потенциал дээр болохоор ерөөсөө шууд бүгдийг нэмчин тийм үү. Энэ дээр болохоор энэ хоёр усталцсан энийг тавихгүй гэж болно гэсэн юм ерөөсөө байхгүй манай потенциал дээр бол. За гарч ирсэн өгнүүд ийм өгнүүдсэн юм байна. Цэгэн бол ойлгомжтой тий. Тэгээд яхаа кубын орой дээр яхаа ийм хэмжээний зэнийг бэхэллээ шүү. За потенциал нь ямар вэ гэсэн. Байлаа. За энэ план байлаа. Баярлалаа. Баяртай дараад их хамалцъя.